Сайн бацхан өгтөдөө өнөөдрийнхээ сар өдрийг бичээрэй. Гуравдугаар сарын сар гэдэг үг маань эрэг учраас эрэгний бичнэ. Өдрөө өөрсдөө бичээрэй өгтөдөө. Өнөөдөр бид П усыг үзэж байгаа. Одоо жижиг П усгийг хэрхэн бичгийг зааж үзүүлье. Маш сайн ажиглаад даган бичин шүү өгтөдөө. Налуу богино шүлэн дэгээ эхлэлтэй орхис төгсгөлтэй богино шүлэн. Дахиад налуун шүлэн дэгээ эхлэлтэй орхицтай богино шүлэн. Том П усгийг бичиж үзүүлье. Дээд цэгэнд хүрэлгүйгээр эхлэн дугуйж төгссөн урт шүлэн. Орхицтай урт шүлэн. Дугуйлж эхэлсэн урт шүлэн. Цэгэн дээгүүр нь бичин 3 дахь зурлагаа. За дахиад бичээрэй. Дугуйж төгссөн урт шүлэн. Орхицтай урт шүлэн. Дугуйлж эхэлсэн хөндлөн шүлэн. Хөндлөн шүлэнаа цэгэн дээгүүрээ бичин шүү өгтөдөө. Дахиад дугуйж төгссөн урт шүлэн. Орхицтай урт шүлэн. Дугуйлж эхэлсэн хөндлөн шүлэн. Дугуйлж эхэлсэн хөндлөн шүлэнаа цэгэн дээгүүр бичин гэдгийг мартаж болохгүй шүү. Одоо үг бичье. Олим П олимп. По жин. Пожин. Пүрш. Пянц.
пальто, пүүз, пайз, чэн, бичэн, пагад, пагдгар, пүнз, паалан. За одоо хүний нэр бичиж, хүний нэрийг томоор бичдэг. Дээдсийн төрөлгүйгээр дугуйл төгссөн хурцшилуунаа бичнэ. Налуугаа их сайн тохируулаарай. Пүрэв, дугуйлж эхэлсэн хөндлөн шулуунаа цэгэн дээгүүр явна гэдгээ мартаж болохгүй шүү. Пүрэв. Паг. Маа гэж үчээд уншихдаа пагам гэж уншдаг. Пун, цаг, пунцаг, рин, лээ, та бүхэдээ дагаад уншаарай. П хоёр урал нийлээд маш хүчтэйгээр авигаа гаргаж хэлнэ. П. Жижиг П үсэг, том П үсэг. Олимп, пуужин, пүрш, пянз, пальто, пүүз, пайз, пичэн, пагдгар, пүнз, паалан, пүрэв, пагам, пунцаг, пэрэнлээ. П үсэг маань гадаад үгэнд ордог үсэг байгаа. Цөөхөн монгол үгэнд орно. Хүүхдүүдээ П үсгээ
Тэгийн дагуу зөв бичээрэй. Үгэнд хүсгүүдээ зөв холбож бичээрэй. Баяртай хүүхдүүдээ.